Орхон аймгийн ерөнхий боловсролын 7 дугаар сургуулийн багш ажилчид 1 жилийн хугацаанд тойргоор волейболын тэмцээн зохион байгуулж шилдэгүүдэд тодрууллаа. Тэд 7 хоног бүрийн бямб гарагт өглөө 7 цаг 30 минут цуглаж хамтдаа дасгал хөдөлгөөн хийгээд волейболын тэмцээндээ оролцдог байжээ. Манай сургуулийн брэнд ажиллаж байгаа. Манай одоо Орхон аймгаас одоо өөр сургуулиуд зохион байгуулах байгаа. Бид бүхэн жилийн турш нэгнээ тойрч тоглодог. Тэгээд одоо хувь хүний талаас их хөгжинэ. Бид бүхэн 7 хоногт нэг өдрийг өдөөс хойш 4 өдрийн өдөөс хойш эрүүл мэндийн цаг гэж сургууль зарласан байдаг. Тэгээд тэр цаг аваад өрөвдөл ашиглаж чадахгүй байсан. Тэгээ бас ингээд маш сонирхолтой тэмцээн зохион байгуулъя гэж энэ тэмцээнийг анх санаачилсан зохион байгуулж байгаа. Энэ тэмцээн зохион байгуулахад хамгийн анхлаад одоо ингээд бүх ажилчдаа тэнцүү хуваах гэж нэлээд асуудал байсан. Тэгээ бүх ажилтныг тэгшгэн яг хамруулж чадсан гэж бид хэн бодож байгаа. Бүх тоглолтууд дундаа контртой байгаа учраас маш их өрсөлдөөтэй болж байгаа. Хамгийн анх тоглож чаддаг нэг 10-аад хүмүүс манай ажил дотор байдаг гэсэн бол одоо тоглож чаддаггүй 10 орчим хүмүүс үлдсэн байгаа даа. Тэр нь л одоо манай хамт олонний даваа тал. Бүтэн жилийн турш 7 хоног болгон тоглох орчим юм бол сайжирт юм байна. Хувийн талаасаа бас өөрөө хөгжин. Бас бусдаасаа суралцсан. Тэгээд одоо нийтдээ одоо 8 багийн 70 гаруй одоо өдрөөр ингээ хамрагдаж хоорондоо тоглож одоо мэдээж бие хувьд одоо эрүүл чирэг болохын тулд бие чирэгжүүлж байгаа. Өглөө эрт тосч ин дасгал хөдөлгөөнөөр хичээлж. Тэгээд ер нь эрүүл мэндээ хамгаалж ин одоо энэ ковидын үед ч айгүй хэрэгтэй. Ер нь бол дархлаагаа дэмжиж энэ бол өгөр хэлхийн одоо аргагүй. Бид манай хамт олон бол эрт босч тэ 7 хоног болгон зааландаа иж тоглоод одоо бигээ их ойлгоо тэ бас хөдөлгөөн их хийгээд одоо илүүдэл жингээсээ бол их салж байгаа гэж би одоо эмчийн үед бол бодож байгаа. Манайх илүүдэл жингүй эртэж Монгол аяны хүрээнд бас илүүдэл жингүй эртэж 7 дугаар сургуулийн гэсэн аяны одоо хөтөлбөр төлөвлөгөө гаргаад тэрнийхээ дагуу одоо бас энэ зааландаа 7 хоног болгон тоолохоос гадна одоо бас уулаараа алхах тийм ээ янз бүрийн одоо бас ингээд өөр ингээд зааландаа чирэгжүүлтийн өрөөндөө урд тоглох одоо янз бүрийн спортын арга хэмжээнүүд бол зохион байгуулж байгаа. Энэ бол бүр 2 жилийн өмнөөс эхэллээд бид нар яалтч одоо цар тахлын үед бол бид нар бас хичээлгүй байсан. Гэхдээ бол ерөөсөө энэ бол 2 жил үргэлжилсэн тэмцээн маань одоо ингээд бас өнөөдөр үргэлжлээд одоо ерөнхийдөө хаалтын арга хэмжээгээ зохион байгуулад байж байна. Тэд илүүдэл жингүй эртэж Монгол хүн аяны хүрээнд дасгал хөдөлгөөн хийх, ууланд алхах, волейбол зэрэг олон төрлийн уралдаан тэмцээн зохион байгуулж байна. Нийт 70 гаруй багш ажилчид тус уралдаан тэмцээнүүдэд оролцож байна. За бидний хувьд бүх нийтийн биеийн тамирын дэмжих, ажилтан ажиллагчдынхаа эрүүл мэндийг дэмжиж, хөдөлгөөний талаас сэргийлэх зорилгоор 7up гэдэг волейболын лиг гэж нэрлэж байгаа тэр тэмцээн жилийн хугацаанд явуулж байгаа. Тэгээд сүүлд бас энэ маань Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж байгаа илүүдэл жингүй эрүүл Монгол хөтөлбөртөө бас давтсаж байгаа гэж үзүүлнэ. Өнөөдөр тэгээд сүүлчийн тойргийн тоглолтууд нь яваад дүнгээ гаргаж байгаа. Тэгээд бид шагналын сангаа өөртөө шийдэцгээгээд 1 сая төгрөгийн шагналын сантай тэмцээн маань өнөөдөр өндөрлж байгаа. Өглөө болгон бид хагасаа битсэн өдрийн өглөө болгон 7:30 минутаас бүх нийтэд дасгал хөдөлгөөн хийгээд үргэлжлүүлээ тэмцээнийхээ үйл ажиллагаа явуулдаг ийм боломжтой байгаа. Олон талын ач холбогдлыг харж болно. Нэгдүгээр бүх нийтийн биеийн тамирыг дэмжсэн, волейбол спортыг сурталчилсан. За тэгээд тэр спортоор хичээлэх хүмүүсийн хэрэгцээ сонирхол бий болсон. Дээр нь юу гэхээр баг хамт олон бүрэлдэн. Цагтаа ирж тэмцээнд амжилттай оролцохын тулд хариуцлагатай байна. Цаг баримтлал гэх мэт олон талын ач холбогдолтой. Зүгээр нэг заалан тоглож наадах хөдөлгөөн сэргийлэхээс гадна хувь хүний одоо ярьж байгаа нөгөө зөөлөн чадрууд илүү хөгжих гэсэн үг. Цагтаа энэ хариуцлагатай байна. Багтаа үргээ гүйцэтгэх гэх мэт тийм олон талын ач холбогдолтой гэж ойлгож байна. Бүтэн жилийн хугацаанд тоглоход бол энэ тоглогчдын ур чадвар бол эрсдэл ишилж байгаа. Сая та нар харсан юм бөгөөхгүй болж байгаа. Тэгээд учиргүй нэг шилдэг тоглогчид шиг довтлоод сүүл болохгүй ч гэсэн ямар ч зүйл өөртөө оногцсон би унахгүй байгаа нь амжилт тэрний төлөө мэрийж байгаа нь хөдөлгөө тэрний эрүүл мэнд болж өгч байгаа гэж ойлгож байна шүү дээ. 7 хоног бүрийн хагас сайнд уралдаан тэмцээн зохион байгуулж хамт олноороо оролцсноор нэгнээ илүү сайн мэдхээс гадна эрүүл мэндэд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг 7 дугаар сургуулийн багш ажилчид хэлж байлаа. Манай ажлах нь ер нь бас нэг суудлын байдлын ажиллах хүмүүс байдаг.
Тэгээд ерөнхийдөө хөдөлгөөн дутагдлал гэдэг юм чинь ер нь тэр тэргүй яг ажлын байран дээр байн гараг харагддаг. Тэрийг болохоор бид нараас ингэж өглөө болгон дасгал. Одоо нэг ч бид нар тэмцээн эхлээс өмнө бие халаалт хийн. Дараа нэг гимнастик дасгал хийн. Тэгээд тэмцээний тоглолт руу ордог. Ийм дадал зуршил болсон байна. Манайх бол одоо 5-аас 10 хил турсан ийм одоо ач тустай байгаа. Тэгээ бүгдээрээ ерөнхийдөө тайлтай болсон тий. Одоо бүгдээрээ ингээ айгүй гоё ингээ турсан тэгээд эрт басаад ингээ хөдөлгөөн ихээр хамаагүй би хөнгөрчдөг юм байна гэсэн бүгдээрээ ийм хүмүүсийн сэтгэл санаа их өөдрөг байгаа. Айгүй энэ одоо манай багш ажилчтай айгүй ор чадвар айгүй сайжирч байгаа юм. Анх ч одоо барыг давуулж чаддгүй ер нь авдгүй хүмүүс ихнээс одоо ерөөсө унгаадгүй хүн ихнэх нь болчих шүү дээ. Бүгд унгаахгүй ерөөсө айгүй сайн тоглож байгаа.